дараа энэ чигийн удаан гарч ирж байна. Энэ чигийн удаан байна гэдэг бол энэ хөрс ирүүл байна гэсэн үг. Тэгээ чигийн удаан чинь өөрөө жинхэнэ хамгийн яг доотлын хөрсийг сэргэжүүлж өгдөг. Энийг үнэхээр мод ургамал ургахад яг бүтцийн яг зүг болгож өгдөг амтны нэг. Тэгэхээр хэрвээ чигийн удаан байна гэх юм бол энэ хөрс ирүүл байна л гэсэн үг. Мод ургамал ургахад маш тохиромжтой нөхцөл гэсэн үг байхгүй юу? За. Ер нь хүмүүс мод тарихад маш их анхаарах нэг чухал зүйл бол нэгдүгээр ээлжинд хаана тарих уу гэдгийг маш бодох хэрэгтэй. Моднууд хоорондоо ялангуяа том моддог, том ургадаг, ганцаараа ургадаг шинс, нарс, гацуур, улиас бүр том болдог тийм агч гэх юм моднууд тарих юм бол хамгийн багадаа хоорондоо 3 метрийн зай авах хэрэгтэй. Энэ моднууд 5 жилийн дараа, 10 жилийн дараа, 50 жилийн дараа энэ моднууд яаж урах вэ гэхээр хэрв 5, 6, 10 м өндөр болсон моднууд хоорондоо ингээд том болчхороо мөчрөө хугалаад салхинд. Тийм учраас хамгийн багадаа 3 метрийн зайтай тариа гэж би дандаа зөвлөдөг. За хоёрдугаарт тарих газраа нэгдүгээр сонгох ёстой. Хоёрдугаарт ялангуяа шилмөст моднууд буюу нарс, хуш, гацуур, жодоо гэдэг энэ моднууд бол ялангуяа маш их нөлөг хайдаг ийм моднууд. Тийм учраас энэ моднуудыг болж өгүүлж явах нөмөрлөж тарих юм бол хамаагүй хурдан ургана, урах магадлал хамаагүй өндөр. Тэрнээс та нар байгаль дээр л ерөнхийдөө харахад одоо гацуур ч юм уу, нарс ч юм уу, жодоо ч юм уу гав ганцаархнаа тийм ургацсан тийм юу бол баг байдаггүй. Тийм тохиолдол байдаггүй. Дандаа тэр моднууд хэдэн 50 100 жилийн дараанаас ой дотор ургаж ирдэг ийм моднууд учраас бид нар ч гэсэн яг тэр одоо байгалийн хуулийг дүрмийг сахиж тарих юм бол мод нь хамаагүй илүү сайн ургадаг. Тийм учраас ялангуяа энэ их нандин моднуудын бидний тарих дуртай гацуур, нарс, жодоо, хуш гэсэн моднууд заавал нөмөр нөөлөгтэй байж урдын шүү гэж би бас энийг хэлмээр байна. За 3 дугаарт ер нь ямар нэгэн хашаан дотроо мод тарья гэж бодж хүн заавал тэгэхээр тойруулаад өөрийнхөө хашаага хамгийн амархан ургадаг улиас, хайлаас, бургасаар ингэж тойруулаад хасчих хэрэгтэй. Тэгжээж салхиа хаана 2 дугаарт тэр нөгөө эко орчин бий болгож байгаа. Энд чинь зөвхөн агаараар салхийг хамгааж байгаас гадна газар доор байгаа бүх бичил битэнгүүд нь бас бий болж эхэлж байна. Тэгэхээр энэ олон төрлийн моднууд ургаснараа буцаад бид нар нөгөө байгальд байдаг тэр олон микроб, олон газар доорх байгаа тэр олон эсүүд нь бий болсноор эднес чинь буцаагаад нэг нэгийгээ ерөнхийдөө хамгаалж нэгнийгээ одоо өвчтөд тусахгүй талаас нь хамгаалдаг ийм бодог. Нөхөө ухтаа хүмүүс маш их алддаг. Энд дэр нөхөө ухтаа хамгийн багадаа та нар ядаж нэг 50 санжийн диаметртэй нөхөх. Тэгээд доошогоо хамгийн багадаа 60 санжийн гүнтэй ийм нөхөх хэрэгтэй. За 60 санжийн гүнтэй нөхчаад доошогоо та нар буцаад 40 санж хүртэл зөөлөн шороогоор дүүргэж дүүргэж өгж байгаа шалтгаан нь юу гэхээр одоо модны энэ нарийнх ийм үсшиг үндэснүүд шүү дээ энэ хараа энэ нарийнхын үсшиг үндэснүүд нь ийм хатуу ийм манай Монгол шиг ийм хатуу газар руу ерөөс ордоггүй маа. Тийм учраас доор нь их тийм зөөлөн 40-с 50 санжийн зөөлөн шороо бий болгосон дээр нь тавих юм бол энэ үсшиг үндэс чинь өөрөө доошоо ингээд хаваад урах юм бол дээшгээ урдтаа ургадаг. Тэгэхээр тэр харьцааг л ерөнхийдөө хүн бол ойлгох хэрэгтэй. Мод тарих юм бол доошоо хэрэггүн ухаж зөөлөн шороо хийн дээшгээ 40 хурд ургана л гэсэн. Энэ хоёрын харьцаа л аягүй сайн. Хэрвээ та нарыг 20 санжийн нэг ухчаад тарих юм бол дээшгээ мод ч урахгүй гэсэн. Аягүй удаан ургана. Тэгэхээр нөгөө модоо хурдан гоё ургуул гэж бодож ивэл доошоо гүн ух. Тэгэх юм бол мод ч хурд ургана. Тэгээд 50 санжийн хамгийн багадаа диаметртай 60 санжаас 80 санжийн гүн ухаад буцаага тэрийг зөөлөн шороогоор сайхан доотлын ингэж гоё зөөлж өгж жогоод тэгээд тэрэн дээрээ модоо сайхан суулгаад суулгасныхаа дараа шороо хийхдээ та нар дээш нь шороогоо хийсний дараа нэг ойролцоогоо нэг 10 санж дээш ингэж татчих хэрэгтэй. Тэгэх юм бол нөгөө ингэж тарцсан байгаа үндэснүүд чинь дээшиг ийм босоо өлбөртэй болж өгдөг. Тэгэх юм бол мод чинь өшөө цаашаага шууд уурахад бэлэн болно гэсэн үг. Тэгээд услага хамгийн сайн. Тэгээд би бол хамгийн сүүлд хүмүүс хэлдэг нь ялангуяа сүүлийн хүмүүс шилмөст мод их тарих дуртай болчихсон. Ялангуяа нарс мөнх ногоо моднууд тий. Тэгэхээр тийм моднуудыг тарих юм бол ялангуяа 6 сар би хүмүүст айгүй олон төрлийн бордооруудыг санд. Тэгээд мэдээж дээрээс нь хэрв янз янзын хортон шавж ийм одоо мөнгөн зэрэг үүсэх тийм магадлал авах юм бол би бол дандаа тийм саримстай ус эсвэл одоо нөгөө манайхаар айр гэж гişүү тэрний одоо навчаар баяжуулсан тийм усаар ч юм уу
цацаж өгөх. Тэр бол эрүүл. Гэхдээ тэр бол ямар нэг тийм орчин шавьлуудыг маш устгадаг. Тийм л бодис байгаа. Тэгээд тэргийг зөвлөх байна да. Тийм өөрөө бид нар өмнө нь энэ нүхийг ухаад тэгээд энэ дотор нь маш олон төрлийн бордоо хийцэн байсан болохоор энэ нүхийг бид нар дахиж холихгүйгээр шууд ерөнхийдөө энэ хар хөрс нь хийж байгаа юм. Ер нь бол хэрүү ийм чулуулагч юм уу, шаварлагч юм уу хөрс байх юм бол болж тэрийг баяжуулах нь хамаагүй илүү тохиромжтой гэсэн үг. За ингээд жоохон дээшээ татаад өгнө. Тэгээд бас нэг хүмүүсийн нэг алдаад байдаг юм юу гэхээр энэ модоо ингээ бүү ингээ нүхэн дотор аваад суулгачтэй. Тэгээд нүхэн дотор битгий суулгараад гэж одоо би бас хэлмээр байна. Энэ модын нэр нь ер нь газартаа болж игэл нэлээд ойрхон дээшээ суулгавал их сайн. Энэ хараа дахиад мөн хараа. Гэт юу. Тий, тэгэхээр амар хөрс нь маш ирүүл гэсэн үг байхгүй тий. Маш ирүүл гэсэн үг. За одоо сайн ингэж гიშгээд өгнө. Энэ үлээсийг бол бид нар гол нь яг энэ тал тарьж байгаа, булан тарьж байгаа гэхээр энэ бусад моднуудыг жоохон ерөнхийдөө салхийг хагалж өгөх. Энэ урт талаас нь ерөнхийдөө бас хамгаалт болгох гэдэг үүднээс үлээсийг тарьж байгаа. Үлээс бол ер нь ганцаараа тэгээд ер нь энэ хашаа болж өгөх юм цээж мод талдаа гоё таарсан тохирсон мод. Тийм учраас нөгөө ерөнчингөө хэлдгээр мургуулыг үлээс хайнаас гэдэг чинь одоо жинхэнэ хамгийн сайн мод шүү дээ. Ямаа хэдвэл ямар ч яах вэ гэж.